иргэн бүрийн үндэсний үнэт зүйлээрээ бахархагч байх, тэдгээрийг хайрлан хамгаалагч байх, тэн хөгжүүлэгч байх нь эх оронч үндэсний үзлийн одоо их үндсэн юм а гэж ингэж томьёолж өгсөн байна. Тэгэхээр манай төр засаг маань бас үндэсний үзлийн нэг тойрсон асуудлын хүрээнд дотор бас ингэж бодлогын баримтчгээ гаргаад энэ дотор бас гол юмнуудаа бол ерөнхийд нь зангидаад өгчихсөн байгаа. Зүгээр учир дутагдaltaй зүйл юу байгаа вэ гэхээр бол энийгээ бид нар нэг их олон түмэнд хараахан бас хүргэж чадаагүй. Уул нь бол энэ дээр тодорхой заажсан байгаа юм л да. Төр иргэний хамтын ажиллагааг хангаж байж энэ асуудлыг өргөн мэдээлэл мэдлэгтэйгээр ард иргэдэд одоо хүргэж байж тэгээд энэ үндэсний аюулгүй байдлыг хангах үйл ажиллагаанд иргэн болгон өөрийнхөө хувь нэмрээ оруулах бололцоог нь бүрдүүлж өгөх ёстой маа гэдэг ингээд энэ баримтчгийн 1-2-ын 2 тул заагаад өгсөн. Би бол яг зөв мэдээлэл тал юм шүү дээ. Тэр ингээд яг үндсэн одоо амьдралын фронт дээр мэдээлэл талын хүмүүс ажиллаж байхад үндсэндээ эх орондоо хайртай үгүй гэдэг асуулт нь одоо энэ сууж байгаа таавч энд ажиллаж байгаа студент хүмүүс нэг л хариулт хэлнэ шүү дээ. Тэгээ яаж хайрлаад байгаа юм бэ гэдэг асуултанд юу ч хариулж чадахгүй байхгүй. Гэхдээ хариулж чадахгүй. Чи зүгээр интернет руу ороод тэр одоо үндэсний үзлгээд чи одоо хайгаад үз. Би өчигдөр энэ хүнээс даалгавар аваад бас жоохон гэрийн даалгавраа хийлээ л дээ. Тэгээ интернет руу ороод сайтн дээр үндэсний үзлгээд монголоор одоо текст бичээд тэгээ ороод ирсэн чинь жижигхэн хүүхдүүд үтсэн байна. Одоо нэг 10-аас 20 хэд насны хүүхдүүд. Тэдний чадлж байгаа зөндөө их бичсэн байж байгаа. Тэгээ маш тодорхой хэлж байгаа байхгүй хүүхэд. Гэхдээ чи нэг богч ажиллаж явж байгаад бохоо битэг гудамж нулимаад байлт. Тэр чинь л үндэсний үзэл шүү дээ. Эх орноо бахархаж байгаа, эх орноо хайрлаж байгаа шүү дээ. Тэрнээс гудамж талбай дээр гаргаад цээжид дэлдэл би эх орондоо хайртайгаа ташгараад байх биш. А ерөн зүгээр бүр албан ёсны нэг томьёол байдаг шүү дээ. Гэхдээ чи олон юм яриад байхгүй зүгээр л татвараа төлчих л та. Татвараа төлчихдөг байх. Одоо тэгээд яг үндэсний үзэл за илэгчээс санаа аягүй тавьчихсан. Миний илэгчээс санаа яг хуу энийг өөрөө мэдээллийн бүтээгдэхүүн болгож хэрэглээний түвшинд авч тавихгүй болохоор онлын хувьд юм уу эсвэл нэг баримтын суртал талаас байгаад ахаар үзэл суртал талаас нь ойлголттой болох гэдэг шүү дээ. Түүний хэлээр эх орондоо хайртай. Одоо ингээд цаасан дээр бол юм гарчлаа гэж юм тийм ээ. Ийм юм гарлаа гэнгүүт мэдээж 2.7 сая хүн маань эх орондоо хайргүй гэдэг юм тун ховор ба. Гадаадд бодсон шотландууд ч гэсэн шотландд хайртай. Бүгдээрээ л хайртай. Тэгэхээр энийг замбраатай болгохын тулд бид нэр иймэрхүү яриа гэснээр сэтэд бид энэс дараас төдөөсөд явах л байх л та. Тэгэхээр бол бас иймиг гадаад орчин тулгамдж байгаа сорилт дэрстэл гэсэн ийм үндэсний аюулгүй байдлыг одоо бүрэлдэхүүн хэсгийг хангах арга зам гэсэн нэг цаас бол гарсан юм байна. За ингээ гарангууд эндээс яа гэм хэрэг ийм цаас гарсан одоо улсын төсвөөр мөнгө гаргаад кино хийнэ гэх. Нэг намын харьяалаар ороод ирдэг байхгүй. Намын харьяалаараа ороод ирэн намын харьяалаараа кино хийчихсэн. Нөгөө түүх маань намын харьяал руу явна. Ерөөсөө манай тогтцсон медиагийн үд суртал юм. Энэ эвдэгдэхгүй байна. Тэгээ медиа ингэ дураараа шийдэд байгаа чинь бас. Төрөөс барих, төрөөс дэмжиж байгаа. Медиаг харж байгаа, шийдэж байгаа шийдэл нь медиаг яаж ашиглах вэ гэдэг дээр тийм алхам хийж байгаа. Түүнээс медиа сонгоод бид нэр энэ намыг дагаж энэ телевиз кино хийх гэж байгаа юм ерөөсөө биш үү? Яг хийх ёстой юм л да. За одоо мөнх хоёр судалгаа хийдэг хүн. Одоо юу л одоо баг өдний насалт судалгаан дээр нэлээд явсан. Өөрөө Монголын тухай судалсан тийм ээ. Бурайд Монголын тухай судалсан, Хазар Монголын тухай судалсан одоо яг Монгол үндэсний тухай судалсан. Энэ тал дээр одоо бидний яриад байгаа сэдв дээр яг Монгол хүн гэж одоо яг их юм. 2.7 саяар тоологдсон Монгол паспорттай хүмүүсийг Монгол гэх юм уу? Одоо нөгөө гадна дотн байгаа хүмүүсээ Монгол гэх юм. Бид нар гадна дотн байгаа бол тэд нар яах ёстой? Бидний ярьсан үндэсний баатар гаргаад ирэхэд хамт баграх ёстой мó? Тэндээ байгаа баатраараа баграх ёстой мó? Чи тийм үү? Энэ тал дээр өөрөө судлаач хүн. Тэгээ би хэлье. Одоо энэ эх оронч үзэл гэж байна шүү дээ. Эх оронч үзэл гэдэг маань яг өөрийн одоо улс орноор хязгаарлагдах ёстой юм үзэл байна л да. Өөрийнхөө эх орныг хайрлаж хамгаалахын тулд одоо бүхнийг хийх мэдэх. Эх оронч үзэл маань одоо шууд үндэсний үзэлтэй бол давхцахгүй байна. Монгол улсын одоо иргэн монгол хүн байсан ч, казах хүн байсан ч, өөр үндэстэн хүн байсан ч эх оронч байх ёстой. Эх орныхоо төлөө амиа өгөхөд бэлэн байх ёстой. Ийм иргэний үүрэгтэй байна. Тэгвэл үндэсний үзэл гэдэг бол одоо манай улсын хэлээр бол хязгаарлагдахгүй байна. Монгол үндэстэй хүн бол одоо Монгол үндэстний одоо бүхлээр нь харна. Үндэснийг тодорхойлоход бол одоо хэлний нөхцөл байдлыг их авч үздэг л дээ. Одоо тэр бол одоо тэр хэлээрээ ярихгүй байгаа ч гэсэн хамаагүй хэлний түүхэн нөхцөл байдал нь ямар байсан тийм ээ. Тэгэхэд бол одоо энэ Монголд хэлт төмнүүд за яг гадаад улсад бол одоо people's народын энэ төрөд ард төмнүүд гэсэн байдаг л да. Одоо бид нар бол ярихдаа бол төмнүүд гэж хэлээ л да.
Энэ бол ерөөсөө юуны юм Монгол хүн байна тийм үү? Одоо зарим нь өөрсдөө одоо тэр өөрийгөө тодорхойлох байдлаар бол Монгол биш гэдэг юм болсон явдал байна. Оросын монголчуудын хувьд байна. Бүрээд одоо халимаг энэ төр бол ууссан тийм ээ. Тэрийг бол Орос бол одоо энэ Монголоос нь ингээд салгахын тулд Монгол цөмөөс нь салгахын тулд та нар бол өөр үндэстэн гэж хэлээд ингээд олон жил явцсан учраас өөрийгөө нэгэнтээ үндэстэн гэж хэлүүлсэн ийм төмөн бол одоо эргээд одоо ястан гэдэг юм өөр үндэстний хэсэг гэж хэлүүлэх бас тийм дургу психолог бүрд юм л да. Тэгвэл тэр бол одоо хамаагүй байна тийм үү? Буряд халимаг гэдэг бол одоо 30-аад он хүртэл нэг утга зохиолын хэлтэй ийм хэлний түүхэн нэгдмэл нөхцөл байдалтай байсан учраас монгол хэл төмөндөө хамаарад энэ бол одоо монгол үндэстэнд багтж байна. Үндэсний үзэлтэй хүн бол одоо энэ бүх одоо монгол хэлт төмнүүд гэж үздэг 10 сая орчим хүний сайн сайхны төлөө бодож явах юм байна. Энэ бол эх оронч үзлээс бол ийм ялгаатай байна. Монгол улсын иргэн одоо монгол ийм үндэсний үзэлтэй хүн бол те монгол эх орныхоо төлөө бодно. Тэгвэл одоо бусад улсад амьдарч байгаа бас ингээ монгол уугуул одоо хүмүүс шүү дээ бүрээд өнч байт юм уу. Энэ бас одоо өөрийнхөө эх орны өмнө бол хүлээсэн үүрэгтэй байна. Тэгвэл үндэсний үзэлтэй монгол хүн гэдэг маань одоо ямар ч улсын иргэн байсан нэг үндэсний төлөө бас ийм сайн сайхан яваасаа гэсэн ийм хайрлах хамгаалах үзэлтэй байдаг байна. Тэгээ одоо монгол хүн гэдэг маань би ингээ хэлжлээ. Монгол үндэсний үзэл гэдэг маань одоо энэ одоо нийт үндэснээ сайн сайхан явуулахын төлөө ингэж зорж тэмцэж явдаг ийм л үзэл юм да. Тэгээ сүүлийн үед одоо үндэстний үзэл гэж ярьж байна тийм ээ. Үндэстний үзэл гэдэг бол энийг бол яг хөө тийм залуучуудын хувьд энэ нэгдээд байгаа үзэл байгаа юм. Тодотох орлого юм а гэж бодож байна. Яг бол энэ үндэсний одоо цагуурын станц ч гэдэг юм уу те үндэсний татварын газар ч гэдэг юм уу үндэсний гэдэг үг маань сүүлийн үед ингээд улсын гэдэг үгтэй ингээд адил утгатай ингээд болоод ирээд байгаа учраас залуус маань ингээд үндэсний үзэл гэдгийг зөвхөн монгол үндэсний үзэл гэдгээ тодотох ийм санаа бас төрсэн байна. Яг гоо үндэстэн гэдэг бол одоо нэг язгууртай нэг л үг юм л да. Монгол үндэс гэж ярьдаг тийм үү? Үндэс язгуур гэж ярьдаг. Энэ дээр бол одоо тэн гэдэг ингээ бүтээвэр залгаад үүссэн одоо тэр үндэсний үзэл гэсэн ч болно, үндэстний үзэл гэсэн ч болно. Гэхдээ сүүлийн үед бол тэр олон газар одоо тийм нэг үндэстний гэсэн нэртэй болчихсон учраас те тоддох үүднээс ингэж хэлж байгаа юм байна. Би яг хөө тэгж үндэстний үзэл гэж хэлж болох нь болно гэж бодод байгаа юм. Гэхдээ бол аль аль нь ч гэсэн хэрэглэгдэж болно гэж бодож байгаа. Одоо тэгээд яг хөө тува монголчууд тийм ээ хазар монголчууд энэ асуудлаар бол бид нар бас өшөө судлах хэрэгтэй байна. Өшөө судалж байж энэ одоо хүмүүсээс ямар хэсгийг одоо монгол үндэсний судлах гэдэг яаж судлах вэ? Өнөөдөр тэнд нь очиж судалдаг юм уу? Байгаа материалаар судалдаг юм уу? Интернетээр судалдаг юм уу? Хоёр улсын хооронд хилцээр гэрээж судалдаг юм уу гэж нэг асуудал гарч ирж байгаа. Энэ бол одоо би энийг яагаад яаж байгаа өөрөө судлаач хүн судлана гэдэг дээр бол цаг хугацааны юм гараад байна шүү дээ. Яагаад гэвэл сая манай ерөнхийлөгч бол дэлхий дээр байрласан монголчуудад дуудсан. Монгол Улсын засгийн газар зөвгийн үүр гэдэг програм зарласан тийм ээ. Энэ хоёр бол харахад бол нэгэн зөвгийн үүр гэдэг нь монгол хүн гадаадад ажиллаж байгаа бол ирээч гэсэн. Ерөнхийлөгч ярьж байгаа бол Монголын уугуул үндэстнүүд Монголдоо хандаач гэсэн хандлага юм шиг байна тийм ээ. Тэгэхээр энэ юунаас болж ирэхээр бид нэр хэрвээ зөв голдрогоор яваад зөв улс орноо удирдах тийм хэцүүлдэг. Гэхдээ тийм мөрөөдөл бай гэж одоо бид нар тойрч бас улс төрч хүмүүс сууж л да. Ажил намынхны гол мөрөөдөл бол тэр Монгол улс хөгжөөд Солонгос шиг ч юм уу Сингапур шиг болоход энэ улсууд наашаа ороод ирнэ. Ажиллах гэж юм уу, амьдрах гэж юм уу тийм ээ. Ийм тохиолдолд бид нар ямар бодлого барих вэ? Энэ бодлого одооноос зэгцэрсэн бодлоготой байхгүй юм бол үндэснүүдийг ялгуулж болохгүй тийм ээ. Энэ өөрөө бид энэ бол тийм үндэст учраас тэгнэ. Энэ бол ийм үндэст учраас тэгнэ. Нэгэнт одоо Солонгос руу чинь зөвхөн манайхаас гिचэн 40-50 мянган монголчууд очиод хараар ажил хийж. Араб хөгжиж байгаа солонгосууд өөрсдөө хэдэн саяар очиж ажилладаг байсан. Японууд Америк руу ажилладаг байсан. Энд чинь нөгөө хөгжил дагсан миграц яваад байсан байл да. Манайх энэ уул уурхаагаа зөв хөгжих юм бол энэ миграцаас бид нар яах? Энэ талдаа баахан муслим шашинтууд энд одоо христийнх энд нэг гүнзгийхэн байдаг тийм ээ. Тэгээ бид нар ямар ялгаал үүсэх юм бэ? Одоо Афганистанд байгаа хазар үндэстнүүд яг ор бусд нь орохгүй гэх юм. Өрөөд Монгол ороод Оросууд орохгүй гэх юм гэдэг ч юм уу. Ийм юм руу тулгарх юм харагдаад байгаа. Тийм. Би одоо тэр олуулаа болно гэсэн уриалгыг бол үнэхээр дэмжиж хүлээж авсан л та. Энэ бол ерөөсөө энэ манай их гүрэн унаа тогоон төмөрөө хаан одоо Монгол нутг руугаа буцсныхаа дараа ер нь анхын их нутагта гадагшаа явсан монголчууд бол нэгдэж одоо хурж ирээч гэж ингэж одоо бодлого явуулж байсан энэ үеэс ихтэй тэгээд одоо 10 20 оны манай одоо үндэсний их хувьсгалууд байна.
Энэ хувьсгалын удирдагчид бол ерөөсөө бас энэ Монгол хүмүүсээ хэлийн чанд байгаа угуул Монгол хүмүүсээ эргүүлж одоо татах юм бодлого явуулаад одоо Борэдуудыг татж байсан, өөр монголчуудыг татж байсан, баргуудыг татж байсан олон мянгаар шүү дээ. Тэгээд Шинжаан зоримгоор зоримгоор тэр үед бол одоо манай эдийн засгийн хүчин чадал одоо хүн ам одоо геополитикийн нөхцөл байдлын бүх тал нөхцөл нь одоогоос одоо хавьгүй зөөрлөхгүй хэн аргагүй юм уу байсан. Тэгэхэд энэ бодлого явуулж яасан байна. Энэ улс болгон ерөөсөө тийм өөрийнхөө илгэн садан үндэс нэгтнийг татах тийм бодлоготой байдаг байна. Орос хүртэл одоо тэр нэг Путин гаргасан шүү дээ. Уг бол Оросын угуулуудыг одоо буцааж ирүүлэх одоо тийм зарлиг байна. Казахстан гаргасан. Тийм Казахстан байна. Би одоо нөгөө тийм юм бүр баймааргүй улсуудын жишээнээс ярьж байна тийм ээ. Хятад улс хүртэл одоо тийм нэг сонголттой юу хэрэглээд байгаа байхгүй юу? Репатриац угуульшуул. Одоо тийм шилдэг бизнесмен, шилдэг хүмүүсийг бас ингэж сонголттойгоор одоо эргүүлж бас татах юм бодлого юус улс болгонд байна. Манайд бол харин байхгүй байсан байна. Манай энэ хууль эрх зүй төрийн бодлого дээр Монгол үндэстэн гэдэг ийм ойлголт ерөөсөө байхгүй байсан. Одоо ер нь бол ийм олон үндэстний улс гэсэн ийм концепц яваад байсан юм уу гэж би одоо хараад байгаа. Энэ одоо зөвлөлтийн большевикуудаас эхлээд одоо тэр Монголд ийм олон үндэстэн байгаа юм шиг ийм нөхцөл байдал интернэшнлизм гэдэг ингээ яриад одоо казахуудыг одоо ингээд үндэсний аймаг байгуулах тий. За ингээд одоо яс үндэс гэдэг дээр одоо Монгол гэж бичиж болдгоо одоо ингээд яснараа бичдэг. Энээс улбаатайгаар тэрийг ерөөсө залруулгүйгээр Монгол үндэстэн гэсэн тийм ойлголт байхгүйгээр үдий нэгдсэн ойлголтгүй байгаа тийм байхгүй. Монгол сая хүртэл би нэг телевизээр ямар телевизээр ТV9-ээр байна уу тэр наадгаа суугаан уу гэлүүд нэг тийм нэвтрүүлэг би нэг аюун үлгийн нэвтрүүлэг юм гэсэн чинь Увс аймгийн харьяатныг бүх хүн яриад байхгүй. Энэ юу нэвтрүүлэх гэсэн чинь увсын өөрсдөө нэвтрүүлэхтэй болцсон юм аа. Энд чинь нөгөө үндэстэн задрах гэдэг нь үндэснийг ямар нэгэн байдлаар хоорондын ялгах тийм ахуйр медиаг ашиглаж ороод байгаа байхгүй. Энд чинь Монгол үндэстнийг яаж нийлүүлэх гэж яхад нь тусдаа нэг тийм нэвтрүүлэг хийгээд ингээ явж идэг тийм ээ. Одоо увс хүнч гэдэг юм уу. Энэ бол нөгөө бодлого маань байхгүй болсноос. Өнөөдөр яаж нэхэрэ бид нэр Солонгосын юу сериалуудыг үздэг. Солонгосын ямар нэгэн баатруудын нэрийг чийжилсэн байгаа гэдэг. Нөгөө телевизээс. Яг Солонгос үндэснийг ингээ хараад үзэхээр яг тийм одоо имперч гэдэг юм уу тийм байтугай баатруугүй дандаа байгаа байхгүй. Иргэшилж явсан шүү дээ. Түүхэн ерөөсөө одоо Бикче Корег 3 юм байж бол 1218 онд Монгол дагаж ороод явсаар бол хамгийн сүүлд Японоор төчөө тавиад дууссан шүү. Тэр үсгчээс одоо манай чинь тийм жилээр нэг нэвтрүүлэг үзээ сурцсан. Баатрууд нэг олон баатар нэг олон хаан гараад чийжилсэн сууж байгаа. Тэр 70 тэгээд нөгөө гисээр энэ үргэлж тугаад байгаа. Хятад зэдлэгт баруун шиас, зүүн шиасын төв шал өөр үндэстэй хятад. Өдөөгөр юм тэр киног чинь бүгдээр нэрийн чийжилсэн. Тэр баатард гэсэн одоо тэрнээсээ саллаа, энээсээ инглээ, тэрийг алдлаа гэд манай түүхээсээ илүү тэрэгдэд хиймэл түүхийг чийжилсэн байгаа юм. Тэгээд өнөөдрийн манай сэдв бол үндэсний үзэл, үндэсний бахархал гэдэг ингээд ярих гэхээр түүх маань замбраатай биш байгаад байгаа. Тэр буруу байгаа юм болов гэсэн. Ийм нэг бодол төрөөд байгаа байхгүй. Шинжлэх ухааны академи бол ерөөсөө тийм баталгаатай мэдлэг гаргах одоо ийм байгууллага шүү дээ шинжлэх ухааны академи чинь. Тэгэхэд саяхан одоо бид 5 ботыг бол өөрөө ихтэй уншаагүй. Түүнийг бол одоо тэр урдын зөвлөлтийн үеийн одоо үзэл сурталчилсан түүхтэй бас одоо ойролцоо төстэй юм нэлээд болсон юм түүх гарсан байна. Сайн хангалттай ажиллаагүй байна гэж их олон хүмүүс шүүмжилж байгаа л да. Одоо тэр байдлаасаа гараад тэр урд нь одоо юу бичсэн ямар материал байна гэдгээ одоо тэр харахгүйгээр тий тэр 70 жилийн материалаа тэрнээс бүрэн хамаарахгүйгээр ерөөсөө Монгол хүн Монгол үндэсний түүх ямар өстой байх өстой вэ гэдэг үүднээс харж л одоо ингэж бичих хэрэгтэй байна. Тэгээ одоо энэ та түрүүн ярьжсэн тийм ээ энэ хүн нүгийн оёг одоо яаж тэмдэглээд байгаа юм. Тэр бол ерөөсөө одоо модон шаны юу гэж ярьдаг. Энэ бол одоо хятадын одоо хан зүсгээс сэлүүлсэн юм нэршил байна. Сүүлийн үеийн судалгаагаар бол одоо энэ чинь Баатар эзэн хаан гэсэн юм утга байсан юм байна. Тэрийг бол одоо тэр эртний дуудлагыг одоо мартчихад ингээд одоо хятадын одоо орчин үеийн бараг шахуу дуудлагаар тэр ханзыг уншаад байгаа учраас модон шаниуг бол одоо нэг чинь ийм одоо хүртэл верс гарч байгаа. Тэр нэлээд үндэслэлтэй байна. Энэ модон шаниуг одоо хаан ширээнд суусан энэ ойг одоо манай төрт ёс үүссэн ой мэтэр ингээд тэмдэглэж байна л да. А тэгэж одоо модон шаниугийн өмнө одоо төмөн гэдэг одоо аав нь байж л байсан байна. Төрт ёс анхны хүн улс гэд нэрлэхэд Гуанти гэж шан юу хэдэн төмөн байж Гуанти. Тэрний дараа 4 юм уу 5 шан юу тасраад төмөн дээр ирж байгаа. Төмөн нийтийн тоолны өмнө 235 юм уу 30 оны үед таан ширээн зуусан. Тэгээ хүмүүсээс жан гомдол яриад байна л дээ. Үндэсний үзэл, үндэсний бахархлаа яриач, түүх рүү яриад байна. Тэгэхээр түүхээ мэдэхгүй бол үндэсний үзэл, үндэсний бахархал өөрөө их тийм
наалтахгүй яваад байгаа шүү, тийм ээ. Би зүгээр энэ дээр нэг тодтгол хэмээс нэгтчлээ саяны яриадаас зүгээр Монголд бол үндэсний тэр үзлээ одоо байхгүй байсан үндэст ингэж ойлгодгүй байсан гэж бас хамаагүй хэлж болохгүй байх л да. Зүгээр энэ шинэ үеийн түүхийг аваад үзсэн ч гэсэн одоо хичээнгүй сайд сэрэн дөрж байгаагаас гуулаад амар сайд байж байна. Тэр бол бүгд л бол Монгол үндэснээ яаж авч гарах вэ, цааш нь яаж хөгжүүлэх үү гэдэг асуудлыг л одоо хөндөөл аваад явдаг байсан. За тухайн үедээ асуудлыг судлах тэр бололцоо нь бол бас нэг үзэл сурталчилсан элдв янз юмнаас болоод бас тэр болгон амар байгаагүй л дээ. Яг гэхдээ Монголын шилдэг сэхэтнүүд тухайлбал одоо Жүгдэр багш байж байна та мэдэх ёстой тийм ээ. Жүгдэр багш бол өөрийнхөө шавнараар дамжуулаад Монголын философи сэтгэлгээ гэдэг сэдвийн хүрээнд дотор ч юм уу Монгол улсын түүхийн хүрээнд дотор бол энэ үндэсний үзэл, үндэсний бахархалтай холбоотой асар их материал гаргаж тавьсан шүү дээ. Зүгээр тэр шагдар Жүгдэргаан тэр бичсэн юмнуудыг л хараад үзэж яхад бол ямар ч монгол хүн гэсэн уншихад бол үнэхээр л энэ Монгол гэдэг чинь ямар агуу юм бэ? Ямар агуу оюуны мундаг өв соёлтой байсан юм бэ гэдгээ хүлээн зөвшөөрнө олон далаагаан хийсэн судалгаанууд байж байгаа. Гүнжийн Сүхбаатар гэдэг маш мундаг судалгаанууд байж байгаа шүү дээ. Тухайн үедээ тэр үзэл суртал элдвэн центр нэг намын дарангуул тийм юмнаас бол тэрийг нэг их хил гаргадаг. Тэгтээ гартаа нэг 2 3 бас нэг гарын шавнартай байсан. Тэр хүмүүстэй ингээд юмаа сургаад явж байсан. Одоо харин юм чөлөөтэй болоо тэрийг харин нэг жоохон одоо өргөжүүлэх тэр гаргаж ирэх л бололцоог нь хангаж өгөх хэрэгтэй юм шиг л байгаа юм л да. Тэр бололцоог хангахын тулд яах ёстой вэ гэдэг юм дээр л бид нар бас анхаармаар байгаа юм байна. Жишээ нь өнөөдөр хүүхдүүд цэцэрлэгийн наснаасаа эхлээд цэцэрлэгт орлоо сургуульд ороход хүн төлөвшдөг. Одоо Японуудын судалгааг үндсэндээ 7 насноос доош гэж хэлчихэд байна тийм хүн төлөвш одоо ах уу гэх юм уу. Тэр дотор л одоо бид нар юм түүхтэй ороо юм чинь тэр түүхүүдэд хүүхэлдэйн киногоор нь оруулдаг. Одоо энэ хүүхэлдэйн киноны програмууд чиний хэлээд байгаа мессеж зөв л да сошиал медиа гэдэг юмар дамжуулаад одоо энийг хөрвүүлэх ёстой гэж. Тэр солонгосууд бол киногоо хийгээд байгаа харахад нэг кино хийгээд байгаа юм шиг боловч үнэн эрэг дээрээ цаад бодол